Харин дараагийн номинацийг харъя. Энэ бол шилдэг эдийн засагч. Let's look at the nominees for the Economist of the Year. Шилдэг эдийн засагч. Эдийн засагч амар жаргал. Улсын хурлаар хэлэлцэгдсэн эдийн засгийн төдийгүй нийгмийн шинжтэй хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинжилэлтэд мэрэгжлийн эдийн засагч судлаач хүний байр сууриас хандаж судалгаа шинжилгээний ажлуудыг тасралтгүй хийж ирсэн. Ирээдүйн нөөц сангийн тухай хөгжлийн бодлого төлөвлөлтийн гээд улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой хуулийн төслүүдэд идэвхтэй оролцсон. Нэр дэвшигчтэй танилцлаа. За ингээд 2015 оны шилдэг эдийн засагчийг тодруулж өгнө хэмээн Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд ноён Мурат Карагоз таныг тайлбар орж байна. We would like to invite Mr. Ambassador Murat Karagöz from Turkey, Republic of Turkey to Mongolia to present the Economist of the Year. Good evening, everyone. So the Economist of the Year award goes to Оны шилдэг эдийн засагчаар Mr. Amar Jalgal Renchiniam. Оюн Амар Жаргал. За ийм их нэр хүндтэй шагнал авч байгаадаа бол их баярлж байна. Тэгээ энэ бол бас нэг тийм авж байхад ичээд байдаг шагнал биш учраас би үнэхээр их сэтгэл хангалуун байна гэдгийг нэгдүгээрт нь хэлье гэж бодсон юм. За хоёрдугаарт нь бол амар жаргал сүүлийн үед ч явахдаа ер нь бол 2007-8 оноос эхлээд нэг эдийн засгийн нэг нөхцөл байдлууд ер нь нэг иймэрхүү юм руу яваад байна шүү гэдгийг бас тухайн үед нь хэлжсэн, ярьжсэн. Тэгээд үнэхээр тийм байжээ гэдгийг бас өнөөдөр нэг хэсэг бүлэг хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлголоо. Хоёрдугаарт нь хэлэх гэсэн зүйл. За гуравдугаарт нь нэг хэлэх гэсэн зүйл бол юу вэ гэхлээр эдийн засаг гэдэг маань бол бас нэг аж ахуй нэгжүүд хараахан биш юм. Банк, санхүүгийн байгууллагууд бас хараахан биш юм. Эдийн засаг гэдэг маань эднэр дээр нэмээд бас эдийн засгийн бодлого гэж нэг юм байх хэрэгтэй юм. Тэгээ харамсалтай нь тэр нь манад нэг олигтой харагдаж өгөхгүй байгаа юм. Эдийн засгийн шинжлэх ухаан гэж бас нэг юм байх хэрэгтэй юм. Тэр маань бас өнөөдөр үннийг хэлэхэд бол сансын хэмжээнд хүрэхгүй байгаа. Тэгэхээр эдийн засгийн бодлого байх хэрэгтэй, шинжлэх ухаан байх хэрэгтэй, аж ахуй нэгжин байх хэрэгтэй, санхүүгийн салбарууд нь байх хэрэгтэй, иргэдийн зохицуулалт байх хэрэгтэй. Тэгээ энэ маань нийлжээж бүхэл бүтэн эдийн засаг гэдэг системийг үүсгэх учиртай маа. Тэгээ энэ дотор бас нэлээд хэдэн элемент хагас дутуу байгаа. Тэгээ энийг нөхөх чиглэлээр цөмөөрөө ажиллая гэж уриалъя. Баярлалаа. Thank you. I'm honored to get this Bloomberg Award, and it's not an award to be ashamed of getting. Since 2007, I have been commenting on the economic state, and I guess this is the acknowledgement of that work. And the whole economy is a comprehensive system of economic policy, science, and also companies as well. So let's work towards this comprehensive system together.